Өглөөний мэнд. Би өнгөрсөн 7 хоногт говь руу яваад говийн бүтээн байгуулалт, за уул уурхайн орноос орон нутаг яаж сургууль цэцэрлэгдээ замаа засч байгаа тэр талын яриа нэлээд сонсож чад ирлээ. Тэгээд би бас одоо бодоод байхад за мэдээч уул уурхай хөгжөөд орлого олоод Монгол улс тэгээд тэр нөгөө тухайн орон нутгийн хөрөнгө оруулалт хийгээд сургууль цэцэрлэг соёлын төв зам энтрээ засах нь зөв. Тэгвэл яг би бас нэг алдсан гэх юм анзаараагүй юм болохоор яг энэ болгон хөрөнгө оруулалт яг говь нутгийн одоо тэр хүмүүстээ хүрч гэнэ үү? Яг хамгийн шаардлагатай юм нь мөн үү ч гэдэг юм уу те. Өөр жишээлгэж одоо эдийн засаг хөгжинэ гэдэг чинь гол нь юу шүү дээ нөгөө хүмүүсийн ур чадвар хөгжөөд, бүтээмж нь хөгжөөд, юм үйлдвэрлээд, үйлдвэрлэсэн юм зарагдаад. За үйлдвэрлэж байгаа л үгүй ямар ч гэсэн үйлчлэгээ ч юм уу. Тэгжээж энэ чинь бусад орнуудаас илүү болоод экспорт энэ төр нэмэгдээд тэгжээж хөгжинэ гэж бид нэр ойлгоод байгаа шүү дээ. Тэрнээс биш сургууль цэцэрлэг барилаа, зам барилаа энэ бол мэдээж байх хэрэгтэй. Гэхдээ энэ бол нөгөө яг цаана хүн хөгжөөд ирээдүйдээ ингээд за муугар удаж жишээлгээд дараа жил тэрний дараа жил ингээд уул уурхайн орлого багслаа тэр хүмүүс нь тэр одоо байгаа орлогоо ашиглаад чадвартай болсон тэр одоо эдийн засгийн янз бүрийн хүндрэлийг давах тийм нөөцтэй байгаа мó ур чадвартай байгаа мó тэр нь бас нэлийн гол байх гэж бас бодогдлоо. Дахиж говь явахдаа би бас яг тэр говийн хүмүүс малчаад гэдэг юм уу үйлдвэрлэгчд нь яг яаж сайжраад байгаа юм. Тэрний сайжруулах юм тэр уул уурхай мөнгнөөс хийж байгаа юм уу яаж байгаа юм тэр нэг сони юм уу гэж бодлоо. Өчигдөр бас уул уурхайн форум гэдэг том хурал болж байгаа шиг байна. Тэрний яриаг бас сонслоо. Тэгэд юуны манай засгийн газрын ч гэсэн бас л ярьж байна. Уул уурхайгаас ийм мөнгө боллоо, тийм мөнгө боллоо. За зээлж хэрэг сайжрлаа. Манайх гаднаас зээл авч ингээ эргээд хөрөнгө оруулалт хийх боломж боллоо. За эрчим хүч хөгжөөлнө, дэд бүз хөгжөөлнө гэл. Энэ болгоныг яриад л тэгэл энэ чинь мэдээ засгийн газар мэдээж олсон мөнгөөр зарах нь зөв. Энийг ярихаас ч өөр аргагүй. Гэхдээ энтэй хамт нэг банда яг тэр нэг говь дээр байгаа шиг. Яг тэр Монголын хүмүүсийн амьдрал нь яаж сайжраад байгаа. Жишээлбэл урт наслдаг болсон юм уу? Эрүүл мэндийн сайжруул урт наслах ёстой шүү дээ. Эсвэл боловсролын төвшний сайжраад одоо боловсролын үнэлгээгээл боловсролын яамны тэнд ч гэсэн бас боловсролын үнэлгээний төв дэлхийн одоо 100 орн гэ манайхан ч харьцуулах дуртай шүү дээ. 200 орн дотроос 100-д байснаа 90-д болсон юм уу? Гэдэг юм уу одоо тийм нэг боловсрол гэдэг юм уу? Юу гэдэг юм те тийм өрсөлдөх чадвар гэдэг юм уу? Нэг тийм нэг бодит юмнууд нь жоохон дутуу юм уу та. Нэг л том тоо яриад байдаг. Тэр нь яг хөрсөн дээр буухгүй байгаа юм уу гэж. Яг говьд ярьсан яриа, сонссон яриа. Энэ засгийн газрын мөрийн хөтлөлт тэр том төслүүдийн сонсголоор төсөл том байна гэд том төсөл байлгүй л яах вэ. Гэхдээ том төслөөр их мөнгөөр том юм хийснээрээ болохгүй бага мөнгөөр ч гэсэн зөв юм хийснээрээ бас үр дүнд хүрэх боломж байгаа гэж бодох юм.